Сайн байцгаана уу найзуудаа. Та бүхэнд би өнөөдөр чин сэтгэлийн мэдчилгээ бусдын сэтгэлд тод үлддэг гэдэг сэдвийг ярьж өгнө. Тэгээд дээрэс нь удаан хугацаанд бичлэг хийгээд уучлаарай. Тэгээд бид бүхэн одоо ингээд амьдралдаа өдөр тутмын хэлдэг нэг энгийн үгнүүд байдаг шүү дээ. Таны ажил сайн бидтэй, баярлаа, уучлаарай. Гэх мэт энэ үгнүүд нь бол бид бүгд одоо ингээд зүгээр л нэг тухайн үед л бодогдох тийм үг болно. Харин ингээд өөрт нь санаа тавиад гадуур ханаа томоо ихтэй байлаа. Гадуур ханаа томоо их байлаа шүү. Дулаан хувцлаарай, бие сайн бодоорой, энэ тан сайн уугаарай гэж бодох юм бол гэж хэлэх юм бол ингээд тэр хүнд үнэхээр сайн ингээд халамж тавьж байгаа юм шиг мэдрэгдээд одоо ингээд тэр хүнд ингээд хүмүүсийн одоо сэтгэлд юу үлддэг вэ гэхээр одоо өөрт нь сайхан хандсан зүйл нэгдүгээрт яа мэдрэгдэн. Тэгээд дээрэс нь ингээд хүнд сайхан сэтгэлтэй ингээд хандж байгаа хүмүүс ч гэсэн өөрт нь гоё сэлэгдэж үлддэг байхгүй сэтгэлд нь. Тийм учраас бид бүгд өдөр тутамд ярьж байгаа үгээ ингээд сайн бодоод тэгээд дээрэс нь үг яриагаа цэгнээд тэгээд илүү ингээд гоё уран яруу тэгээд дээрэс нь ингээд санаа тавьсан сэтгэлтэй тийм үг хэлж чадах юм бол бусдад сайхан мэдрэмж төрнө. Тийм учраас тэр хүмүүс чамтай ингэж харилцахыг илүү хүсдэг болно шүү. Тэгээд энэ бичлэг маань таалагдсан бол лайктаар, subscribe хийгээрэй. Баяртай.